нэвтрүүлгийн ерөнхий ивентэд хэрэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Eco Construction. Сайн бацхан үзэгчтэй ТV телевизийн мөрөөдлийн үйлдвэрийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн маань гол оролцогч мөрөөдлийн маань эзэн Elite International сургууль сурдгийн маань. Ингээд бүгдээрээ оролцогчтой орж хамтдаа сюрпризээ задлцгаая. Жижигурн байна уу? Гурван банк хаана гэдэг юм бол? За. Дээр юм уу? Хэдэн давхарт байдیں۔ Хоёр давхарт юм уу? За баярлалаа. Сайн байна уу? Гурван банк мөн үү? За. За сайн бацхан уу хүмүүстээ? Яасан мундаг хүүхдүүд вэ? Мөрөөдөл биелдэг гэдэг нэвтрүүлгээс явж байна. За би манай нэвтрүүлгийн уран бүтээлчд танай ангид маш том бэлэгтэй ирсэн. Та нар сууж болно, бүгдээрээ сууж агаад яриа. Монголын балет хөгжлийн сангийн тэргүүн, Бостон балет компани гоцлол бүжигчин, Токио Комоки балет, Италийн Ла Скала театрын гоцлол бүжигчин, Дүүргэжгийн Эрдмийн театрын бүжигчин, Монгол улсын гавьяа жүжигчин Дэ Алтан уяг гэж балет бүжгэлдэг тийм мундаг хүн байдаг юм байна. Тэр хүн маань Англи улсын Лондон хотын Колизеум театрт гала тоглолтоо хийж байгаа юм 7 сарын 1-ээс 5-ны хооронд. Тэгээд тэр тоглолтыг үзэх, тэр тоглолтод очиж одоо тэр Алтан хуяг гэдэг ахтаа Монгол улсаа төлөөлж баглаа цэцгийг нь одоо тайсан дээр нь гарч гардуулах тийм хүндтэй үүргийг тэр онц сурдаг тэр хөөрхөн охинд олгосон юм байна. За тэгэхээр ямар ч хэсэн тэрийг тэгвэл номин Гамбатын номин гэж та нар мэдж байгаа юм те. За номин хаана байлаа? За номин сайн уу? За номин нааш гараад ирэнэ давраа тэр за. За номин балетээр хичээлдэг лөө. Аха. За ийм гоё бэлгийг хүлээж авсандаа баяртай байна уу? Би энэ Elite сургуулийн Монгол хэлний багш Багангийн. За тэгээд энэ гурван банкийн анги даасан багш нь. Тэгээд одоо энэ номингийн баяртай мэдээг дуулаад бол маш их баярлжээ. Тэгээд анги хамт олонныхаа өмнөөс одоо номиндоо баяр хүргье. За баяр хүргье бүгдээрээ. Номин балетээр хичээлдэг гэсэн сонсон. Ямар ч хичээлдээ онц сурдаг баха. Дэлгүй яах вэ? Манай ангийн одоо шилдэг тэргүүний сурагчдын нэг хичээлийнхаа чөлөө цагаар одоо төрөл бүрийн дугуулсан секцэнд явж өөрийгөө хөгжүүлдэг. Ямарваа нэгэн юмд маш идэвхтэй сэргэлэн. Тий. За баярлалаа. Та ч гэсэн ямар ч гэсэн сурагчаа сайн хүмүүжүүлсэн багш танаас амжилт хүсье баярлалаа. За тэгвэл манай номын ямар ч байсан энэ мэдээг хамгийн түрүүнд одоо гэртээ ирж аав ээжтэй, эгчтэй дуулах бах тий? Балет хийсэн сургууль дээр очиж бичлэг хийдэх үү? За. Номинг яаж бүжгэлж байгааг балетийн сургууль дээр очиж бичлэг хийхээр та нар хараарай за. За ингээд баярлалаа та бүхэнд. Тэгээд дараа бүгдээ ахаад уулзцгаая. Телевизийн мөрөөдлийн үйлдвэрийн нэвтрүүлгийн уран бүтээлчд маань Elite сургууль дээр ирсэн байна. Энэ одоо манай нэвтрүүлэг маань номин гээд хөөрхөн охин байгаа. Тэрийг авч бид нар Англи явж тэр охиныхоо мөрөөдлийг биелүүлж өгөхөөр явж байгаа. Тэгээд ямар ч хэсэн танаа энэ сургуульд чинь сурдаг, англи хэл сурдаг, бас балетээр хичээлдэг, төгөлдөр хуураар хичээлдэг маш авьяаслаг сурагч байгаа. Тэгэхээр мэдээж танаа сургуулийн
сурагчид ч гэсэндээ бас авьяаслаг сурагчид зөндөө байдаг баг. Багш нар маань бол ерөнхийдөө хүүхдүүдийнхээ ойрхийн одоо Монголд явагдаж байгаа нэг төслийн дагуу хүүхдүүдийн авьяасыг бол олж гаргах тийм төлөвлөгөөтэй. Мөн тэрнийхээ хажуугаар сургууль дотор байгаа дугуулангууд байдаг шүү дээ. Тэгээ манайч бас тэр дугуулангууд байдгийн. Тэр дугуулынхаа дагуур хүүхдүүд маань бол өөрхийн сонирхсан зүйлүүд бол хийх чадах тийм зүйлүүд бол хийдэг юм аа тийм. Тэгээ тэрнийхээ хажуугаар ангийн багш нартайгаа бас хамтарч тий эсэг эхчүүдээр хамтарч хүүхдүүдийнхээ авьяасыг гаргадаг талтай тийм арга хэмжээ юмнууд авдаг юм. Гадаадын ямарваа нэг улс оронд явуулж сургах ч юм уу тийм онц сурж байгаа хүүхдүүдэд тийм тохиолдол байдаг. Ерөнхийдөө элит сургуулийн талаар би та бүхэнд мэдээлэл өгье. Тэгээ элит сургууль маань бол 2005 онд анх байгуулагдсан. Цэцэрлэгээс ахлах сургууль хүртэл бүх ангиудад байгаа. 340 сургууль байгаа. Мөн эднээс 20 орноос манайд бол одоо сурагч нар байгаа юм. 20-д орны гадаад сурагчд байгаа гэсэн. 20-д орны гадаад сурагч нар байгаа. Тэгээ энийхээ хажуугаар Монгол сурагч нар бас би мөн аав ээжийн гадаад байсан, гадаадын ажиллаж ирсэн. Тэгээд бусаад Монголд ирээд одоо манайд сурагчид хүүхднээ өгсөн эсэг эхчүүд бас олон би. Мөн эрнийхээ хажуугаар янз бүрийн одоо орноос багш нар байна. Тэгээ 11 улсаас багш байгаа. Мөн одоо манай төгсөн хүүхдүүдийн ихэвчлэн гадаадын нэгтэй сургуулиуд бол тэтгэлгээр ороод тэнд сурж байгаа. Нэг 85-90 хувийн бол гадаадын нэгтэй сургуулиуд тэтгэлгээр аваад сурждаг юм. Одоо Хятад, Герман, Орос, Франц, Японы хэл эднээс аль нэг нь сонгоод бас хоёр дахь хэл болгож сурах боломжтой байгаа. Англи хэлэн дээрээ нэмээд энэ одоо хэлнүүдээс аль нэг нь сонгож бас давхар сурах. Монгол хэлээ заадгүй. Монгол хэл байгаа байгуулга яг монгол хэл байна. Танаа сургуулийн одоо бусад сургуультай харьцуулах юм бол яг онцлог юм нь юу вэ? Манай олон улсын сургуулийн хувьд бол сая би хэлсэн 20 орнод хүүхдүүд байгаа. Тэгээ 12 орноос багш байна. Хүүхдүүд маань бол энэ ордоо олон хүүхдүүдтэй найзлж өөрхийн хэлийг бол дээшүүлж байж болно. Мөн тэр 20 орны оюутны буюу 12 орны багш нарын бол соёл, ёс заншилтэй эднэрд танилцах боломжтой байгаа. За баярлалаа үзэгчдээ ингээд та бүхнийг элит сургуулийн талаар багч гэсэн ойлголттой болсон баха. Одоо бид бүхэн баруун дөрвөн замын голом татхны классик балет гэж номингийн хичээлдэг газар ирсэн байна. Одоо ингээ бүгдээрээ орж номингийнхаа багштай уулзаж номингоо яаж балетээр хичээлж байгааг хамтдаа харцгаая. Тэгээд гар дэвшлэхэд эрүү дэвшлэн, доошлоход эрүү доошлон. Доошлоо. Артура боо хандаж явлаа. Гараа нийлүүлэн. Даалаа. Сайн нөрөөлчтэй. Онц. Үлмижи. Сайн байна. Үлмижи багш өгтөө нэ. Багч штэ. Үлээсээ өгөх сэндэрийг сайн. За. Нэг хоёр гурав шилжээ. Ханаа ясалта. Хүлээхтэй. Баста нөгөөдөөс нэг хоёр гурав дөрөв классик балет сургуулийн багш Алтан Цултай болон намтайгаа уулзж байна. За ингээ багшаа манай сургууль маань хизээ анх үүсгэн байгуулагдсан. Манай номин хизээнээс сургуульд явж исэн. Бусад хүүхдүүдээс арай онцлог зан чанарын талаар та манай үзэгчд танилцуулж өгөө. Манай сургуулиараа 3 жилийн өмнө нэгдсэн байгаа. Номин болохоор манайд 2 жилийн өмнөөс явж эхэлсэн. Тэгээд номингийн болохоор яг давуу тал нь гэвэл номин өөрөө амар их юм нөгөө балетанд маш их хүсэл эрмэлзэлтэй. Тийм хүмүүс бусдаасаа маш ялгаатай байдаг. Яагаад вэ гэхээр
өөрөө тэр зүйлд одоо амар хүсээд маш ихээр хүсээд хийж байгаа зорилго тохиолдолд хүүхэд амар хурдан эрчимтэй сайжирдаг жишээ нь тий сунгалтан ч юм уу одоо бие галбирын засагдаал хүзүүн уртцаал ирдэг яг ингээ мэдхтэй яг хөө эцэг эхийнхээ шахалтаар явж байгаа бас нэг төрлийн хүүхдүүд байна л да тэд нар нь болохоор яг тийм хурдан сайжрахгүй өөртөө хүсээд ингээд маш их хүсэл эрмэлзэлтэй одоо би балетчин болно балет одоо би юм гой хүлтэй болно гой биетэй болно яг балетчин шиг харагдаг болно гэсэн маш хүсэл эрмэлзэлтэй явдаг учраас нэмээ амар маш хурдан сайжирсан. Балетаар хичээлсний давуу тал гэж одоо ямар чанар байдгүй? Мэдээж балет бол эмэгтэй хүний одоо яг төгс гоо үзэсгэлэн те дотоод талаад гадаад гоо үзэсгэлэн яг илэрхийлж яадаг. Яагаад вэ гэхээр сонгодог урлаг талаасаач тэр тэгээ мөн балетын урлаг нь болохоор хүнийг бие хааг яг төгс эмэгтэй хүний бие хааг за эрэгтэй ч гэсэн мөн адилхан бие хааг яг төгс ийм бие хаатай болгодог те нуруунд их хүзүүн нурт ташаа нуян те хөлн нурт ийм чадaltaй сайн хөлтэй гэх мэтчлээ гар нь гой шулуухан уян хатан болдог бүх одоо хүний биеийг төгс гоо одоо цогцоор нь бүрэн ийм гойлог болгодог гэх юм да тийм. Одоо бид нар онгоцныхаа билетийг авцсан, виз маань гарчихсан. Одоо ингээд явхад бэлэн бэлтгэлээ бүгдийг хангацсан уу? Арай хуцаа бэлдэж чадаагүй. Хуцаа бэлдэг байгаа. Балетийнхаа авцыг авах уу? Авна. Номон хэдэн ээлжийн балет авцтай вэ? 2. Жалтууи гавьяатаас очиод асуух үгээ энэ төр бэлдэж байгаа юу? Үгүй. Аав ээжтэйгээ ярьж байгаа багшаасаа зөвлөгөө аваад бэлдээрэй заяа. За. Алтуугийн юм цуг ирж тоглож байгаа хүмүүстэй ярьж гадаадынхантай ярьж тоглож байгаа тоглолтыг юу нанаа үздэг. Ер нь их биш шүтэж авдаг амар маш мундаг балет чинь. Монголын балет чинь тий Аз хүн бэжж гадаадд одоо олон улстай маш алдартай. Одоо дэлхийд маш дээгүүрт ордог балет чинь ингээд Монголын маань нэр хүндийг маш өндөрт өргөж байгаа учраас маш их бахархаж авдаг алтуугийн хаад. Олон сайхан хүүхдүүдийг гоё мундаг балет чинь болгоорой гэж ирээ. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Танай нэвтрүүлэг маш сайхан нэвтрүүлэг, буянтай сайхан нэвтрүүлэг байна. Тэгээ та сайн аваад сайхан явчаад ирээрэй. Намын сайхан тоглолт үзээд ирээрэй гэж багш нийлмээр байна. За баярлалаа. Биелгийн нэвтрүүлэг маань одоо оролцогч номингийнхаа гэрт нэрсэн байна. Энэ өөрөө болохоор манай номингийн хичээлээ хийдэг, төгөлдөр уура тоглодог өөрөө. Тийм ээ намаа? Аха. Намаа одоо амралтаараа юу хийж байна? Амралтаараа төгөлдөр хор тоглоо зураад балетаа бэлтгээлэж байгаа. Алтан уяг ахыгаа тоглолтыг үзэхдээ алтан уягийнхаа бэлэг мэлэг авсан уу? Арай аваагүй байгаа. За тэгвэл автагаа ээжтэйгээ явж бэлгээ авах хэрэгтэй тий? Аха. Энэ сайхан баяртай мэдээ хамгийн түрүүнд дэрж ээжтэй хэлсэн үү? Хэлсэн. Ээж нөгж баярлж байна уу? Тийм баярлж илээ. Намаа ер нь балетын жүжиг үзчихсэн үү? Үзчихсэн. За ямар тоглолт үзчихсэн? Хонтноор Жизель. За чамд аль нь таалагдсан бэ? Жизель. За тэрэн дээр хэн бүжгэлдэг? Тамара Раха Алтан хоёрыг хоёр хамтсан бүжгэлт хамтарсан. Чамд гоё байсан аа? Ямар санагдсан? Гоё яг Тамара Раха шиг гоё бүжигчин болохыг хүсдэг байсан. За. Намын одоо Монголд болдог бүхэл балетын жүжигүүдийг үздэг юм биш үү те? Намаа энэ ямар сонин зураг вэ?
Хизээ ахвалсан энэ хийн? Шин баяр ахтай. Чи төвшин баярхтайгаа энэ 2013 оны 1 сарын 1 гэнэ юу хийсэн та? Бид хоёр би засаахан болоод тэгээд төвшин баяр ах өвлөөгөн болоод айлуудаар бэлэг өгчихсэн. Оо тийм үү. Гоё байсан уу? Гоё эсэн. Олон айлд очсон уу? Олон айлд атсан. Энэ одоо балет хичээлж байгаа юм уу? Тий. Тэгээ энэ нэлээд жоохон байх шиг юм тийм үү нэмээ? Аха. Хэдэн настай юм бол? 3. Гинэ? Оо за 3 настай. Намын хизээнээс балетээр хичээлж эхэлсэн гэсэн бэлээ? 3 настайгаас. 3 настайгаас эхэлж балетээр хичээлсэн бэлээ. Оо энэ намынгийн балетийн зураг нь штэ. Энэ жоохон биш үү те? Аха. Чи ямар хөөрхөн юм бэ? Баярлалаа. За намын англи явах бэлтгэлээ хийсэн үү? Ямар хувцас өмсч явъя ч юм уу? Одоо очиод хоол лэн идэж чадах болов? Санаа завж байгаа юм бэ нэ? Байна. За юу санаа завж байна? Хувцсандаа санаа завж байна. За тэгээд ингээд үзэгчтэй ямар ч байсан намтайгаа гэрт нь өөрийнх нь тухай туртаа сэдвээр хөрөлдлөө ингээд онгоцны бодол дээр уулзцгаая. Нэвтрүүлгийн маань уран бүтээлчид Англи улсын нийслэл Лондон хотыг зорхоор Чингис хааны нисэх онгоцны буудал дээр намайтайгаа хамт хүрэлцэн ирсэн байна. Алтан уяг бүжигчний маань ажилладаг Бостон балет компани маань 50 жилийнхаа он баярын тэмдэглэлтэй 30 жилийн аяллаа Англи улсын нийслэл Лондон хотын Колизеум театраас эхэлж байгаа юм байна. Ингээд манай нийт уран бүтээлчид маань бяцхан номын охинтойгоо Алтан уяг гавьяатынхаа бүжгийг үзэхээр зорих гэж байна. Ингээд намаа бэлтгэлээ хангасан уу? Хангасан. Өмсг хувцас бэлдсэн үү? Бэлдсэн. За. Одоо тэгээд очиод Алтан уягийнхаа тоглолтыг үзэхэд бэлнэ үү? Бэлэн. За ингээд охиныгоо мэдээж тэр сайхан тоглолтыг үзүүлэхээр явуулах гэж байгаа ээж танд одоо маш их баярлж байна. Лондонгийн Колизеум театрт болох гэж байгаа Алтан уяг балетчны тоглолтыг миний охин үзчихээд одоо би өөрөө явж үзэж байгаа юм шиг л баяртай байна. Тэ сэтгэлийг хөдөлж байна. Одоосоо дагдлаад одоо шин найргүй хондоо миний охин ч гэсэн шин найр мотой хондоо. Онгоцонд ороод одоо унтах байлгүй дээ. Тэ. Танаа нэвтрүүлгийн хамт олонд бас баярлж байна. Тийм ээ миний охины мөрөөдлийг биелүүлж байгаад. Намаа юу очиод юу авах вэ? Балетийн хувцас. Оо, балетийн хувцас авах юм уу? За, чиний сонирхдаг хувцас мэдээж Лондонд байгаа ах тий? Байгаа. За ингээд үзэгчтэй бүгдээрээ Англи улсын Лондон хотод уулзцгаая. За баярлалаа. Намаа ядарч байна уу? Жохон ядарч байна. Амар олон цаг явлаа тий. Аха. Чи одоо яг хаана явж байгаагаа дэлгэцэн дээр санаад мэдчихэв нөө? Үгүй.
Одоо хаа явж байна? Яг Москва өнгөрч ин Москвагийн дээгүүр л явж ин да. Москвагийн арай хойгоор Санкт Петербургийн тэр явцаа явж. Лондон одоо нэг 2 цаг гарan тогт байгаа юм уу? Ядарч байна уу? Зүгээр. Миний ах ядарч байна. Онгоц ядаж хахад 2 цаг айгу хойшлоод байгаа дисчлээ тийм ээ. Үлсэж байна уу? Үгүй. Зогоотой байна уу? Бас одоо нэмж чинь Лондон явж байгаа. Тийм. Бээжингээс дэсгэлтнийг юм өнөмших шиг юм байна. Удлаа яриад Бээжин явж ийн гэдсэн шүү дээ. Цагийг яаж өнгөрөөж яваад онгоцсон? Хөдөр тоглоод тэгээ Кино үзээд, намаа уншаад. би нэрийг мэдгүй гэхдээ Жаки Чантай кино. Кино үзсэн юм аа. За тэгээд өдөр сая 108 тоглосон чи хин хожсон бэ? Манай аав Танай аав ч мундаг юм аа тий. тий. За тэгвэл одоо ямар ч байсан нэг цагийн дараа Лондонд буух юм байна тий. Монголоос Лондонг зорьсон манай аяллаа баг маань Лондонгийн Heathrow олон улсын нийт сонгоцлын буудалд өнгөрсөн сая газардлаа. Ингээд намаа олон цаг явсан ядруу Ядарсан. ядарсан уу. За Лондонд ямар ч байсан бид нэг буушлаа анхны сэтгэл ямар байна? Сайхан байна уу? Одоо ингээд хот руу гарна. Бээжинг бол жоохон сэрэг хүн байгаа юм шиг байна. Манай ах хотоос илүү өмсчлөө. Тэгээд замдаа ядарсан цагийн зөрөө жоохон орж байгаа шиг байна. Одоо Улаанбаатарын цагаар бол шөнийн 3 цаг өнгөрч шүү дээ. Одоо гүрэж байгаа орой цагийнхаа зөрөө гарах гал тийм ээ. Тий. Ямар ч гэсэн онгоцонд бол нэлээ олон цаг ниссэн болохоор цагийнхаа зөрөөнд нэрээ манай аяллах нэлээ ядарцгаасан. Тэгээ ямар ч гэсэн маргааш өглөө нөгөө Колизеум театрынхаа үүд 9 цагаас уулзахаар болоод ингээд эндээс өөр өөрсдийнхээ очих газар руу ингээд хөдөлцгөөж байна. Хэлгийн нэвтрүүлгийнхаа Лондонд ирсэн анхныхаа шөнийг хоноод одоо өглөө босоод ингээд Колизеум театр руугаа явж байна. Ингээд ямар ч байсан явж явах зам маань бол ингээд яг хотынхоо төвөөр явж байна. Эртнийхээ тэр яг уран барилгыг тэрчгээр нь хадгалж явдаг. Урдлынх нь нүүр нь одоо яг эртнийхээ хэлбэрийг хадгалсан мөртлөө артлаас нь нураагаад хойтлоос нь засвараа хийдгээ. Угаасаа Англи улс бол тээвэр бол маш их хөгжсөн орон, дугуйг маш их хэрэгэлдэг. За тэгээд трайн, автобус нь бол гоцоо дандаа 2 давхар автобус явдаг юм байна. Маш нарийнхан замтай мөртлөө мэдээж соёлтой орон болохоор бие бинийгээ хүндлээд ямар ч төвчрээ үүсэхгүй явдаг. Тэгээд нэг сайхан инээмсэглсэн хүмүүс байдаг юм байна. Намаа яг одоо үнэхээр мөрөөдлөө биелүүлэхээр алт уяг гавьяаттайгаа уулзахаар ирж байна шүү дээ. За анхны өглөө Лондонгийн хамгийн анхны өглөө ямар байна? Оо сайхан байна уу? Сайхан уур амьсгал манай Монголтойгоо яг адилхан сэрүүхэн те. Сайхан амарсан биз дээ. Сайхан амарлаа өглөө босоод нойр цолигдсон өчтөр нойр марч хөрөх. Гайгүй. Миний хувьд бол гайгүй. Охины хувьд л гэтээ жоохон унтсан. Тий. Тэгээ өглөө жоохон ихтгэж шиг болсон. Тэгсэн Монголын цагаар айгүй ингээд өглөө болж явахт унтангуутай өдөр нь босч байгаа. Тий. Өглөө 6-аас ирчихсэн баг. Тэгээ бид нар цайгаа уучаад тэгээд ашиг метрод доол. Метроор ирсэн үү? Тий. Бид хоёр 2 давхар автобусаар ирсэн. Ямар гоё.
мөрөөдлийн хэллэгийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Номиотойгоо хамт Англи улсын Лондон хотын Колизеум театрын үүдэнд ирсэн байна. Номио Алтууийг гавьяаттайгаа уулзахаар ирсэн. Чи юу н ойроос харж ирсэн мөлөө? Харж байгаагүй. Гэтэ Монголд Жизела хунт нуур жижиг нь үзчихсэн тий? Үзчихсэн. Одоо ингээд уулзна гэж бодохоор чамд сэтгэл чи хөдөлж байна уу? Хөдөлж байна. За тэгээ ямар ч гэсэн бид нар Алтуугийн гавьяаттай театрынхаа үүдэнд уулзаад хамт орохоор цаг тохирсон. Одоо арай болцооны юм цаг болоогүй байна. Ямар гоё юм бэ? Манай номин одоо 8 настай. Таныг одоо Монголын улаан пенчин балетчин болох хүсэлтэй. Зурагтаар харчаад энэ ямар сайхан, ямар улсууд нь ингэж очдөг юм бол азтай улсууд юм даа л гэж боддог гэсэн. Олон том их баярлж байна. Ээжтэй гоё гэр байр авдаг. Ийм сайхан баярлалаа. Стил билч.